Хорон муухай сүүдрийн луундаж гэсэн шинэ амьдрал эхлүүлэх боломж байх ёстой биш гэж юу? Тё манага бүх биеэрээ урсган хуруулж Тэнгэрээс нэрийг аянг мэт гавцлын зүг эрс шитэмгийн үсрэв. Хажууд нь байсан эвлэн залуу эзэнтнийхээ энхүү гайхамшигтай бөгөөд зүрхшээмэр үйлдэлийг зогсоож амжсангүй. Огцом хавцлын ханаараа доошлон довтлох зураа Тё олон тооны ирийг суглан авч тус бүрийг нь өөрөөр хурдтайгаар доош шидлээ. Түүний нүдэнд гэрэл гяс хийж ангахаа синхрон чадвар нь идэвхчэд тэрээр сайкокинезийн хүчээр агаарт буй эрнүүдийг бүрэн хяналтандаа ав. Энэхүү ухаалаг зайлын туршламжтайгаар Тё уналтын ирчээс харуулж агаарт хөөрөх эрнүүдийг түшиц газар болгон ашиглав. Тэрээр яг л таталцлын хуулийг сүрэн агаарт гүйж буй мэт харагдаж байлаа. Сайкокинез сурна гэдэг нэг хэрэг. Харин түүнийг ийм гайхалтай ухаалаг аргаар тулаанд ашиглана гэдэг огт өөр төвшин юм. Түүний энэ гоц чадварыг харсан Эвлин уулга алдан биширч энэ залуу мангасын өсөлтийн хурд үнэхээр итгэмээргүй юм гэдгийг дахин ухаарав. Авслын ирмэг дээр Умбраг бүчин авч бүлэглэн дайрч байсан вайвернууд дайсагнасны өнгөөр исгэрч орилдож байхан тэр. Гэвч хавчигдж дээрлэхүүлсэн тэрхүү аратан бууж өгсөнгүй. Тэдний архирааны өдөөс сүрэн зогссон. Энэхүү шудраг бус явдлыг харсан Тёгийн дотор өөрийн мэдэлгүй нэгэн дурсам сэргэв. Төрөл төрөсөд овг аймгийнхан түүнийг овгийн тэнэг чадваргүй новш хэмээн доромжилж басамжилж байсан тэр өдрүүд. Тэр үед Тё ердөөл шүд зүүн төвчиж бүх доромжлыг өгдөөгүй хүлээж авахаас өөр зүйлийг хийж чаддгүй байсан билээ. Гэвч одоо тэр огт өөр хүн. Өөрийн үеийнхний дундах үнэмлэхүй шилдэг нь болсон билээ. Тёгийн биеийг тойрон цахилгаан оч үсчиж аянгат лууны амьсгал техник нь ажиллаж эхлэв. Дайралтынхаа ашигтай зайд хүрмэгцээ тэрээр хөлдөөрөө байсан эрнүүдийг жинхэнэ зорилгоор нь ашиглаж дээрлэхэгч вайвернуудын зүг харуулж өрхөв. Асар их хүчтэй л цахилгаан цэнгээр цэнэглэгдсэн тэрээр өөрийн лууны тамхыг задлахын тэр. Хэрв тэр хүссэн бол тэрхүү вайвернуудыг ганц амьсгаагаар устгаж чадах байсан ч ердөөл айлгаж сандрахыг илүүд үзв. Хүчтэй дайралтанд цочирдсан дээрлэхэгчд сүүлээ хавчин зүхтахад Тё рагнар газардлаа. Тэрээр олноороо далайлган ганцаардсан нэгнийг дээрлэгдсэн тэрхүү хулчгаруудыг басамжлан ширтэв. Харин түүний харц Умбра дээр тусах үед нүдэнд нь дулаахан халамж санаа зовсон шинжилрэв. Гэвч шинээр гарч ирсэн хүчрэг дайснаас аюул мэдэрсэн шархтсан аратан төгшүүртэйгээр архирч ямар ч хамаагүй довтлооны өдөөс үсрэхэд бэлэн зогссон. Тёг алхам ойртох үед Умбра угархыг илүүд үзэж хаашаа нь мэддэхгүй зүгт нисээд одлоо. Эцэст нь Эвлин залуу эзэнтнээ гүйцэн ирж тэрхүү аратан одоо төвлийн цочимтгой зэрлэг байгаа тул ойртоход хэлбэр байхгүй гэдгийг тайлбарлав. Хэрэг явдлыг тайван алгуур шийдвэрлэхийг зөвлөсөн боловч Тё түүнтэй санал нийлсэнгүй. Түүний хувьд яг одоо л Умбрад хажууд нь байх хэн нэгэн хамгийн их хэрэгтэй байлаа. Үргэлж гадуурхагдж хөөгддөг байж яагаад тэр өөрнийхөө ойролцоо эргэлдээд байсан юм бэ? Учир нь Умбра дэндүү ганцаардмал байсан юм. Түүний сэтгэлийн шархан биеийн шархнаас хавьгүй илүү өвдөж байв. Умбра шархтсан байсан тул хол нисэж чадаагүй нь тодорхой байлаа. Эвлин Тё хоёр хүлэгтэй мордон хөөрхий аратныг хайж эхлэв. Тэдний таамаглаж байснаар Умбра удалгүй тамирдж ойролцоохох хадан хавцлын орой дээр амарч байлаа. Биеийн сүлдэж ядарсан байсан ч хүмүүсийн эрх чимээнээр тэрээр хүчлэн босож зогссов. Өөртөө өмнө нь морд цэргийн олон луугийн дайчид энэ аратныг номхорхуулахыг оролдсон ч хинж амжилтанд хүрээгүй юм. Тэрээр хүмүүст маш үл итгэсэн байдалтай ханддаг бөгөөд одоо авсан шархнаас нь болоод энэхүү сонор сэрэмж нь бүрчэд дээд зэгтээ хүрсэн байв. Тё Эвлинээс хөөрхий аратныг хооллох зүйл авчрахыг хүсв. Харин тэр хооронд өөрөө Умбраг хувийн төвшөнд ойлгохыг хичээхээр шийдсэн юм. Тэрээр аратан руу аажмаар алхахад Умбра шууд л вайверны айдас хэмээх сүр хүчний дарамтаа гаргаж ирлээ.
Тэгтэл Тео үүнийг нь залуу Дрейкийн айдсаар сүрэн зогсов. Аратан ба хүн хоёр цэвэр аавра буюу дотоод сүр хүчээр хэн дээрвэ гэдгийг үзэж тарав. Эцэст нь Теогийн аавра давмгайлж тэрээр Умбрагийн сүр хүчийг алгуурхан дарж чадлаа. Аратан өөрт нь хор хөнөөл учруулна хэмээн эмээн хүлээж байсан ч Тео түүний шархан дээр эдгийгч ундаа асгаж ангааж эхэлхэн тэр. Эмчилгээ үйлчилж эхлэхэд Умбрагийн шарх хурдан анж тэрээр эрч хүчээ эргүүлэн авч байгаагаа мэдрэв. Хүн шархнуудыг нь зэгзэлсний дараа Тео хөөрхий Wyvern ирлизийг зөөлөн илбөв. Умбра гайхаж хоцорхон тэр. Түүний амьдралдаа үзэж тулсан бүх зүйл нь зөвхөн өвдөлт, зовлон зүдгүүр, гадуурхал байсан билээ. Гэтэл одоо түүний дэргэд нэгэн хүн зогсож чин сэтгэлийн нинжин сэтгэл дулааныг маш ихээр мэдрүүлж байв. Тео өөрийн лууны зүрхний тусламжтайгаар хангалттай ойртсон үедээ Умбрагийн дотоод сэтгэлийн хөдөлгөөнийг бүрэн мэдэрч байв. Түүнийг хөөн гаргасан сүргийнхнээс эсрэг чиглэсэн Умбрагийн улаан өнгөтэй дүрлзэх уур хилэнг тэр мэдэрч байлаа. Мөн тэрхүү бүлгийн нэг хэсэг байхыг хүссэн ч чадаагүй түүний зөрчилдөөнтэй гуниг хамгийн гол нь тэрхүү ганцаардмал Wyvern-ы зүрхний гүнд нуугдах урт удаан хугацааны өвдөлт дүүрэн ганцаардлыг Тео тодхон мэдэрхэн тэр. Түүнчлэн Умбрагийн Теогийн зүг хандах сэтгэгдэлч бас зөрчилдөөнтэй байлаа. Тэрээр гэнт гарч ирээд өөрт нь дулаан сэтгэл гаргаж буй энэ хүнээс болгоомжилж байсан ч энэхүү дулаан үр амьсгал арай удаан үргэлжлээсэ. Энэ хүн өөрийг нь орхиод явахгүй байгаасаа гэж дотроо гүнээ хүсэж байв. Тиймээс Тео Умбрад хандан хизээж түншээсээ нүр буруулахгүй. Түүнийг орхихгүй гэж чин сэтгэлээсээ андгаалав. Энэхүү амлалтаа баталгаажуулж Тео өмнөх даалгавраасаа авсан үнэт эрдний чулууга гаргаж ирэн шин найзтай бэлгэллээ. Үдсгэлэнтэй гялалзах тэрхүү гоёмсог эрднийг хараад Умбрагийн нүд хужирлахан тэр. Тэгсэн ч гэсэн энэхүү Wyvern уул нь цаагаараа сэтгэлдээ ч наагаараа уцаарлан сүржигнэх цантай цүн дээрээ тул тэрхүү шунал татхан зүйлд шууд бууж өгөхийг хүсэлгүй эсэргүүцхийг оролдож байлаа. Тео тэрхүү чамин эрдний чулууг Умбрагийн хайрт хүзүүнд зүүж өгөхөд хөөрхий Аратанд эсэргүүцэх арга үлдсэнгүй. Түүнчлэн Тео хэрв одооноос эхлэн өөрийг нь дагах юм бол үүнээс ч олон гялалдсан гоёмсог зүйлсийг авч үүн гэж амлсан татгцын аргагүй санал байлаа. Энэхүү тохиролцоог бүрчин амттай болгохын тулд Тео түүнд үнэлж баршгүй үнэт чулуунуудаар бүрж шигтгсэн үнэхэрийн чамин бөгөөд гайхалтай хазаар эмээл хийж өгөхөө амлав. Гэхдээ үүнийг хийхин тулд тэд хэн нэгэн эмээг дээрэмдэх хэрэг гарч магадгүй байлаа. Тэрхүү эмээ гэдэг нь Теогийн өөрийнх нь эмээ байв. Яг энэ мөчөд алс хол өөрийн урландаа сууж байсан Керсенон эмээд тун удахгүй асар их мөнгөний гар цогрол амсах гэж бүмэт таагүй зүүн совин төрж байлаа. Чин сэтгэлийн нөхөрлөл болон хөрөнгө чинээний энэхүү гайхалтай амлалтуудыг сонссон Умбра баярлсандаа чангаар архиллаа. Ийхүү Тео Рагнар хорт Wyvern-ы жинхэнэ эзэн гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрүүлж чадав. Үүнтэй зэрэгцэн тэрээр Wyvern номхруулах чадварыг нээлээ. Энэхүү чадвар нь түүнд хамтрагчийн нь итгэлийн төвшөнтэй шууд пропорционалаар илүү өндөр хяналтыг олохоос гадна унаач болон хүлэг хоёулангийнх нь хүчийг 10% нэмэгдүүлдэг давуу талтай байв. Хэдэн минутын дараа Эвелин эргэж ирэв. Түүний унаж явсан Wyvern амьсгаагаа даран зогсох зуур Эвелин 2 том бухыг эвэрнээс нь чирэн авчирч таарав. Морт цэргийн багийн альчтай ч номхрол зүрхлээгүй тэрхүү зэрлэг Аратан одоо залуу эзэнтний хажууд эргэлэн хөвтөж байхыг хараад тэр мэл гайхаж орхив. Тэд бухнуудыг Умбрад өгөхөд тэрээр өдрийн ариун их хоол баяртай гэгчин зоглож эхлэхэн тэр. Эвелин гайхан үүнийг яаж хийснийг нь сонирхоход Тео өрдөөл Умбрагийн шархалсан сэтгэлийг нь хамгаалж халамжилсан. Түүний дараа өгсөн бэлэг нь энэ хэрэг явдлыг хялбархан шийдэж орхисон хэмэв. Нэгэн цагт төрөмгийн догшин байсан гадуур хогдмол Аратан одоо яг л өхөөртөн гөлөг шиг харагдах бөгөөд эзэндээ бухны махаасаа хүртэл хуваалцахаар санал болгож яв. Энэ мөчөд Эвелин Теог хүн гэлтгүй Аратан амтныг ч өөртөө татаж чаддаг
Юр бусын сэтгэл татам өвдөстэй нэгэн гэдгийг өвдөөгүй хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болов. Умбра өөрийн хүзүү нурууга Тео руу харуулan итгэл хүлээлгэж байгааг харсан Эвлин залуу эзэнтэнтэй шалгалтыг албан ёсоор давсанд нь баяр хүргэлээ. Гэвч тэр даруйд Теог шинэ хүлэг дээр зүгээр нэг ёслолын байдалтай унах гэж байгаа биш, шууд нисэх гэж байгааг нь анзаараад Эвлин сандарч орхив. Учир нь Тео хараахан ямар ч нийслэгийн бэлтгэл хийж амжаагүй байсан юм. Үүнээс гадна Wyvern лууг хазаар эмэлгүүгээр унна гэдэг нь шууд л аимшиг тосол руу өөрийгөө түлхэж буй хэрэг байлаа. Гэвч Тео инээмсэглэн хатагтай Эвлинд өөрийг нь зүгээр гэдэгт итгэхийг хүсв. Учир нь түүнд шинээр нэгдсэн Wyvern номхруулах чадвар нь түүний дутуу унах чадварыг бүрэн нөхөж чадж байсан юм. Ийхүү шин төршүүнд агаарт хөөрөн одлоо. Эвлин газар түлдэн тэднийг араас нь ширтэн хоцров. Умбраг нисэхдээ маш их догдолж байгааг харсан Тео түүнийг шинэ эзэндээ ямар нэгэн зүйл харуулахыг маш их хүсэж байгааг нь гадарлав. Хөр хилтэй өнгөрүүлсэн тэрхүү зовлонт амьдралдаа Умбра анхудаага ийхүү ад жаргалтай харагдаж байлаа. Хамтрагчийнхаа яг л жаахан хүүхэд чиг баяр хөөртэйгээр нисхийг харж байхдаа Тео ийм тунгалаг цагаан сэтгэлтэй амтан яаж яваад хожимо хорон мухаа сүүдрийн луу гих аимшигт чөтгөрийн аратан болж хуурдаг байна хэмээн дотроо гайхаж байв. Тэд өөрний бүхийлэн нутгийг туулан ниссээр эцэст нь асар том хүрхрээний ирмэг дээр хурч ирлээ. Умбра ширүүн асгарах усны урсгалыг зүсэн нэвтэрч хүрхрээний цаана нуугдсан нэгэн нууц агуулуу шууд чиглэн оров. Тео харцаас дуулсан бүхий л газар зүйн бүтцийг өөрийн туршлагаараа сайн мэддэг гэж бодож байсан ч энэхүү хүрхрээний цаана болор агуу нуугдаж байдгийг хизээч мэддэггүй байжээ. Энэхүү газар бүхэлдээ гялалзаж гэрэлтэж байгааг харуул Умбра яагаад энэ газарт тийм хайртай байсны шалтгаан тодорхой болох нь тэр. Гэвч Тео эргэн тойрны ажиглах зуур Умбра яагаад ирээдүйд хорон мухаа сүүдрийн луу болон хувирдаг байсан жинхэнэ шалтгааныг олж мэдэв. Тэрээр энэхүү болор агуун эргэн тойронд ургах олон тооны сүнсэн хорвогийн цэцгийг идэж амьдардаг байжээ. Эдгээр цэцэг нь ихэвчлэн чөтгөрийн далайн хамгийн гүн хэсэгт цэвэр чөтгөрийн энергийг шингээж ургадаг туйлын аюултай ургамал юм. Луу болон чөтгөрүүд нь угтаа бие биенийхээ эсрэг тесрэг энергийг агуулдаг тул Умбра ийм хоолны дэглэмтэйгээр хэрхэн амьдулж чадсан нь үнэхээр тайлагдшгүй нууц. Ямар ч байсан эдгээр цэцэгсийг бүгдийг нь шатааж устгах нь зайлшгүй шаардлагатай байлаа. Умбра үнд дургуутсаж байсан ч Тео түүний хайртай болор чулуунуудад нь огт хүрэхгүй гэж амлав. Агуун гүн лүү орох тусам бас нэгэн зочирдмоор дүр зураг ил болов. Тэнд хананд гинжлэгдсэн, туйлдж турсан, ялзарч буй нэгэн цогцос байх нь тэр. Теогийн баримжаагаар энэ хүн үхээд дор хаяж 10 жил болсон байх бөгөөд хачирхалтай нь цогцны ялзрал маш бага байв. Агуун хөтөн уур амьсгал үүнд нөлөөс нь мэдээж боловч энэ нь мөн түүний амьтдаа эзэмшиж байсан асар их шидний хүчний шинж тэмдэг байлаа. Энэ хүн магадгүй өөрийн залуу цагта тулааны урлагийн агуу мастер байсан байж таарна. Тео үнийг наривчлан шалгахын тулд дараа заавал буцаж ирэх ёстой гэж бодов. Гэвч түүнийг цогцлоо нуруугаа харуулах яг тэр мөчөд өвгтөл гинтхэн ам орж буй мэт хорсол дүүрэн харцаар ширтэж эхлэв. Тэрээр одоогийн овгийн тэргүүн болох Кайлийн нэрийг орлон хашгирч эхэллээ. Умбра энэхүү аюул занлыг даруй анзаарч цогцыг ханлуу хүчтэй шахан гацааж орхихон тэр. Тэрээр өөрийн эзэнд дайсагнаж буй дайсан луу уурсан архирна. Өвгтөл Кайл гэх нэрийг тасралтгүй хашгирсаар байх бөгөөд Тео өөрийн шинэ найзыг маш том аюулд ороод байгааг мэдэрлээ. Тэрхүү өвгтөл Умбрагийн хөлнөөс хазахаар дайрах үед Тео өөрийн найзыгаа хамгаалж ялзарсан шүднүүдийн өдөөс өөрийн гараа золиослон хаалт хийхэн тэр. Тэрхүү амьд өвгтөл Теогийн гараас зуурн тавихгүйгээр Кайл болон Роберт Рагнар нарыг үхлийн цанаас хараан зүрхсээр байв. Теогийн эцэг болон харлуу хоёр энэхүү гинжлэгдсэн нууцлаг цогцостой ямар нэгэн сэжмээр холбоотой байх нь гарцаагүй болов. Яг энээгзэгтэй мөчөд Эвлин туслахаар ирж
Цагаан хуягт лууд морь цэргийн нэгдсэн техник болох эрт шүүрэлтийг ашиглан аврахаар довтлоо. Тоолж баршгүй олон удаагийн хурдтай бүлэлтээр тэрээр үхтийн толгойг үгүй хийж Тёг аюулаас чөлөөлж чадлаа. Тё өвдөг сөхрөн унах зуураа алдаа гаргасандаа хөлцөлөчв. Учир нь хазуулсан газараас эхлэн тэсвэрлэхийн аргагүй аимшигт өвдөлд түүний бүхий л биеэр тархаж эхэлсэн юм. Тэрхүү хазалт нь чөтгөрийн энергиэс бүрдсэн маш хортой цогцсны хор агуулж байв. Хэрв даруй ерөндөг олохгүй бол Тё маш тарчлаантайгаар үхэлд хүрэх аюул нь үрлэлээ. Эвлэн сандарч түүнийг төв штаб руу тээвэрлэхээр үрэх гэж оролдсон боловч Умбра үүнийг эсэргүүцэн түүнийг замаасаа холдуулан түлхэв. Тэрээр Эвлэнийг залуу эзэнтнээс холдуулахаар зөөлөн мөргөж ямар нэгэн зүйлийг хэлхийг хичээх мэт байлаа. Үүнийг мэдэрсэн Тё хамтрагчаас ямар нэгэн шийдэл байгаа эсхийг асуув. Тэрээр ямар ч эргэлзээгүйгээр Умбрад бүрэн итгэж байхан тэр. Тё инээмсэглээд өөрийн амь насыг хорт Вайверны гартаа атгахын тэр. Харин Эвлэн ийм тэнэг эрсдэлтэй санааг шууд л эсэргүүцлээ. Чөтгөрийн энергитэй холилдсон цогцсны хор бол эмчилгээ хийхгүй бол шууд л үхлийн ял гэсэн үг бай. Тёгийн мэдэж байгаагаар ердийн эмчилгээ хийлгсэн ч түүний амьд үлдэх магадлал 30%-аас бага байлаа. Тиймээс тэр бүх зүйлээрээ дэнчин тавьж Умбрагийн аргад найдахаар шийдсэн юм. Энэхүү аратан сүнсэн хорвоогийн цэцгийг эзнээр 2 дугаар зэрэглэлийн чөтгөрийн мангас улан хөвссөн билээ. Тэрээр урд нь тэрхүү цогцтой тэмцэлдэж чөтгөрийн энерги болон цогцсны хорыг хэрхэн дарахыг сурсан байх учиртай байв. Тё ухаан алдгаас өмнө Эвлэнд Умбрагийн зааврыг дагахыг амжилан хүслээ. Агуу дотор хорт Вайверыг маш хурдан хөдөлж олон тооны сүнсэн хорвоогийн цэцэгсийг түүж зарим болор чулууг хуглан авлаа. Тэрээр цуглуулсан материалуудаас Эвлэнд өгч тэдгээрийг хольж залуу эзэнтэнд уулгахыг шаардав. Эвлэн шүд зүүн Тёгийн хүсэлтийг дагахаар шийдлээ. Тэрээр болор болон цэцэгсийг шүүрэн авч өөрийн мана хүчийг ашиглан тэдгээрийг хүчээр бяцлан холив. Үр дүнд нь гүн ягаан өнгийн холимог гарч ирснийг тэрээр Тёгийн ам руу дусаахан тэр. Үнэн цэрэг болон санаа зовсон аратан хоёр амьсгаа даран тэрхүү ханд үжиж игэлхийг хүлээв. Тэрхүү холимог Тёгийн цээжинд хүрмэгц түүний лууны зүрх маш хүчтэйгээр цохилж эхлэв. Зүрхийг нь хөдөлгүүр болгон Тёгийн бие нүдэн дээр илт сэргэж эхэллээ. Түүний мана биеэс нь хальж улмаар түүний төрлөх цахилгаан шин чанарыг агуулж эхлэв. Аажмаар түүний аянгад хүч нь биетэнд харгасан цогцсны хортой нэгдэж шидийн хүчнийх нь өнгө хар улан хувирч эхэллээ. Хувиралт дуусмагц тэрхүү хар цахилгаан түүний бие рүү эргэн орж түүний организмыг дахин ажиллагаанд оруулав. Энэ бол биеийг цэвэршүүлэх ариуцгалын процесс байлаа. Ийхүү Тё хорон муухай сүүдрийн лууны хүчийг өөрийн болгон авч чадав. Манай хүү яг л амьдралынхаа төлөө тэмцэж байх яг тэр мөчөд командор Жулиус Рагнар өөрийн өрөөндөө тунч таагүй мэдээг хүлээн авч байлаа. Харцаас баг аль хэдийн баримтуудыг дахин нэгтэлж тайлангийн үнэн зөв байдал 89% магадaltaйгаар батлагдсан байв. Түүний сэтгэл хөдлөлт туйлдан чөтгөрийн луу уурандаа ажлынхаа ширээг цөм цохиж орхив. Тэрээр урд нь үргэлж амжилттай ялтаар бэлгэж байсан тул энэхүү баяр хөөргийг нь нураах ямар нэгэн муу мэдээ ирнэ гэдгийг гадарлах ёстой байсан ч ийм хэмжээний гар цохирол ирнэ гэж үнэхээр төсөөлөөгүй байсан юм. Цагаан хуягт луут морьт цэргийн 5 дугаар салааны гахмад сургагч Ирвэн болон түүний 15 дайчид бүгд тулаанд ам өргөдсөн байв. Үнэн дээр энэхүү биеийг цэвэршүүлэх ариуцгал гэдэг нь биеийн холц бохирдлыг хүчээр гадагшлуулдаг эртний нууц техник байлаа. Энэ нь шидний хүчийг хоримтлуулах биеийн бүтцийг улам боловсронгүй болгож өгдөг байна. Ер нь бол энэхүү үйл явцыг хийхин тулд асар их хүч чадалтай олон шиднүүд өөрсдийн энергийг олон өдрийн турш тасралтгүй урсгах шаардлагатай байдаг. Тэгээд ч энэ зөвхөн 5-аас доош насны хүүхдүүдэд л үр дүнтэй байдаг нь батлагдсан зүйл байв. Гэтэл Тё энэхүү үнэлж баршгүй үйл явцыг
биеэрээ мэдрэхийн тулд маш олон тооны санамсаргүй тохиолдлууд дээр дөрүүлэх шаардлагатай болсон юм. Түүний судсаар гүйж байсан туйлын аюултай цогцсны хорно сүнсэн хорвогийн цэцсийг эзнээс үүдэлтэй чөтгөрийн ох шингэсэн асар их хэмжээний төвлөрсөн мана хүчийг агуулж байв. Тэгээд Умбрагийн бэлтгэсэн ерөнтөг нь үүнийг тогтворжуулагч бодисуулж өгчээ. Эдгээр зовлон зүдгүүртэй үйл явдлууд нь эцэстээ төгс тэнцвэрийг бий болгож тэрээр чөтгөрийн сүүдрийн хорлолд автах эсвэл зүгээр л эдгэрхийн оронд түүний тасралтгүй хүчрэг энергийг өөртөө бүрэн шингээж авах боломжтой болсон юм. Эцэст нь Тё нүдэ нээж хажууд нь зогсох Эвелин болон Умбра нарыг олж харав. Энэхүү хүнд үйл явцаас болоод баг зэрэг ядарч төлдсөн байсан ч тэрээр тэднийг санаа зовоосондоо үлцэлөөчлөө. Үнэн цэрэг Эвелин болон шин түнш Умбра хоёр эцэст нь цээж дүүрэн амьсгаа авч тайвширлыг мэдрэв. Энэ үед Тё өөрийн төлөв байдлын цонхыг шалгаж үзээд үнэхээр их гайхаж хоцорлоо. Учир нь тэрээр хожимын хорон муухай сүүдрийн лууны 2 дахь хувилбар буюу түүний залгамжлагч болсон байв. Зөвхөн биеийг цэвэршүүлэх ариусгалын ачаар тэрээр нэмэлт ажлын 85 төлөв байдлын оноо авсан нь үнэхээр асар их хэмжээний өсөлт байлаа. Одоо тэрээр энэхүү агуун гүнд байх болор чулуунууд нь цэвэр энергийн тундас гэдэгт бүрэн итгэлтэй болов. Тэрхүү болрын цэвэр ариун байдал нь сүнсэн хорвогийн цэцэгний хор чанарыг сарамжуулж түүнийг асар хүчтэй, үр дүнтэй юм болгон хувиргасан байжээ. Өөрийн амь насыг Умбра даатгаж түүнд итгэсэндээ тэрээр үүнээс илүү баярлна гэж үгүй байлаа. Рагнарын цустай түүний бие махбод аль хэдийн төгс төгөлдөр тооцогдож байсан бол одоо биеийг цэвэршүүлэх ариусгалыг давж сүүдрийн лууны хүчийг авснаар тэр үнэмлэхүй оргил руу чиглэсэн замдаа гарах нь тэр. Одоо хамгийн том асуудал бол хорсол дүүрэн өгтөл болохоос өмнө энэ цогцос хэн байсан бэ гэдэг явдал бай. Эвелин хан сэлсэн бичээсийг наривчлан ажиглаж байгаад нэгэн гайхалтай зүйлийг анзаарлаа. Агуун ханаар дүүрэн тулааны урлагийн өндөр түвшний мастрын маш цэвэрхэн сэлж үлдээсэн тэмдэглэл байх нь тэр. Тэнд тэрхүү эр Кайл болон Робертийн гарт ялагдал хүлээснийхаа дараа энэ агуудыг хэрхэн нуугдж байсан түүхийг өгүүлсэн байв. Тэрээр бие махбод нь туйлдан унах хүртэл цаг хугацааг хожиж өшөөгөө авахар төлөвлөж байжээ. Роберт Рагнер түүний мананы сувгийг гэмтээсний улмаас түүний бие уламд оройтож амьд үлдэхийн тулд идэж байсан сүнсэн хорвогийн цэцэгсэн түүнийг үхлийг улам түргсгсэн байна. Эцэст нь тэрээр өшөө авах төлөвөөгөө хэрэгжүүлж амжилгүй ухаан санаанд сарниж хизээж ариусахгүй тэрхүү хорсол гомдолтойгоо үхэх гашуун үнэтэй эвдэрхээс өөр аргагүй төрчээ. Тэрхүү эцэст нь өөрийн эзэмшиж байсан нандин оюун могоо сэлмээ хайлуулан өөрийгөө гинжилж бүх зүйлийг ардаа үлдээхийг сонгосон байна. Ирээдүйд хэн нэгэн энэ газрыг олж түүний үхэхийн өмнөх эцсийн хүслийг биелүүлээсэ хэмээн найдаж тэрээр өөрийн өв уламжлалаа үлдээжээ. Тэмдэглэлийн дараагийн хэсэгт шуурганы тэнгэрийн нисдэг сэлэмний техникийг маш наривчлан дүрсэлсэн байв. Энэхүү цогцос бол салхийг өөрийн дураар өдөртөн залдаг гэгддэг байсан домогц сэлэмчин байж таарав. Тэрээр 40 жилийн өмнөх хаан ширний төлөх тулаанд Кайл Рагнерын гарт үргэлжсэн гэгддэг эмгэнэлт баатар байлаа. Салхины баарон хэмээх Гектер Рагнерын тухай домог тэрхүү эцсийн тулаанаар төгссөн гэж түүхэн тэмдэглэгдсэн боловч бодит байдал дээр тэрээр амьд үлдэж аль нэгэн харанхуй агууд маш хөөрхийлөлтэй бөгөөд ганцаардмал байдлаар насан эцэлсэн байжээ. Рагнарогийн үргэлж үнд сэлэн байсаар ирсэн Эвелин Нарвел үхтэлд гүн хүндэтгэл үзүүлэн өвдөг сөхрөн сов. Хэдийгээр салхины бааран овгийн тэргуунд ялагдсан ч гэлээ тэрээр өмнөх үеийн хаан ширэг заламжлах хэрэгтэй Рагнарогийн цустай нэгэн байсан билээ. Албат хүний хувьд Эвелин ирээдүйн залгамжлагчийг хөнөөс нь цаазын ял авах хэмжээний хүнд гэмт хэрэг гэж тооцогдох байв. Гэвч Тё түүний энэхүү туйширсан мэдээллийг шууд ницаалаа. Түүний хийснээр Эвелиний алсан зүйл бол Рагнарогийн хүн биш, зүгээр л ухаанаа алдсан галзуу хөлтөл байсан юм. Түүнээс гадна тэрээр
одоогийн хууль ёсны заламжлагчийг аврахын тулд хийх ёстой зүйлээ л хийсэн байлаа. Тя өөрийн сүр хүчийг гарган Эвлэнд энэ агууд болсон бүх зүйлийг бүр мөсөн мартахыг тушаав. Хэрв түүний сэтгэл тийм ч амархан тайвшрахгүй байгаа бол салхины баарны тэрхүү нуус техникийг өөрийн болгон авахыг санал болгов. Мэдээж хэрэг Эвлэн өөрийгөө 9 лууны техниктэй ч өрсөлдөхүйц ийм агуу хүчийг эзэмших хэрэггүй хэмээн маргав. Гэвч Тяо Эвлэнийг Гектор Рагнарын цорын ганц өв залгамжлагч болгох шийдвэртэй хатуу зогслоо. Тэрхүү агуу ууламжлалыг цааш авч явах үүнээс илүү гавьяатай тохирох хүн үгүй байв. Үүнээс гадна ингэснээр салхины баруун эцэст нь амар амгалан олж түүний шав болсон албатыг хийсэн хэрэгт нь хинч буруутгах зүрхлэхгүй байх болно. Тёгийн үнэт сэлэмний хувьд энэ бол хамгийн зөв зам байлаа. Залуу эзэнтнийхээ чин сэтгэлийн үгэнд уярсан Рагнарын дээд зэрэглэлийн сэлэмчин Эвлэн Нарвел Тёгийн өмнө туйлын хүндэтгэлтэйгээр бөхөв. Тэрээр үхэн үхтлээ үнэнч байх албатын тангараг өргөж түүний энэхүү андгайг хүлээн авахыг хичээнгүйлэн хүслээ. Тяо үл ялэг инээмсэглэв. Энэ өхөн үргэлжлээд журам дүрм ярьсан хитрхи хичээнгүй нэгэн байсаар ирсэн билээ. Түүний албан ёсны тангарагыг ёс журмын дагуу хүлээн авах хүслийг нь биелүүлж Тяо сэлмээ суглав. Тэрээр Эвлэнийг баатаржуулах мэт сэлмээ мөрөн дээр нь тавьж түүний үнж тангарагыг хүлээн авч өөрийн зүрх сэтгэл сүнсэндээ сийлэн үлдээ. Одоо тэрээр эрхэм эзэнтнийхээ албан ёсны анхны сэлэн боллоо. Энэхүү гэрээнд Умбра гэрч болон зогссноор тэдний хоорондох албат ба эзэнтний харилцаа албан ёсоор баталгаажиж салшгүй бат бөх болсон юм. Нар жаргах үед ихэнх шин цэргүүд цагаан хуйглууд морь цэргийн төв штабт эргэж ирээд байв. Халкус өөрийгөө Тёгоос түрүүлж ирснийг хараад дотроо маш их бахархаж байлаа. Гэвч тэр болон түүний мэлхий шиг унаа хүлэг нь хамгийн сүүлчийн шин цэрэг газардахыг хараад мэл гайхаж цочролд орж орхив. Тёо Рагнар тэнд байсан хэн бүхнээс илүү хамгийн өөрмөц ховор түншийг дагуулan ирсэн байлаа. Морь цэргийн зарим ахмад дайчид хизээч үгэнд ордоггүй зөрүү жаал болох Умбраг шууд таньж байв. Хин ч номхруулж чадаагүй тэрхүү зэрлэг аратныг Тёо өөрийн болгосныг харсан тэд үүнийг өрдөөлөд түүнийг мянганы хамгийн агуу сууд ухаантан учраас л боломжтой зүйл хэмээн уулаг алдан хүлээн зөвшөөрөв. Харин хөөрхий Халкусын дөнгөж олж авсан өөртөө итгэх итгэл нь тэр дороо бүр мөсөн үгүй болж бут нэргэгдэх нь тэр. Эвлэн ур чадварын иж бүрэн шалгалтын албан ёсны тайлангаа тушаагаад командер Ханугаг сүргэлв. Бусад дайчид дөнгөсийнхэн тэдний дарааг ямар нэгэн яаралтай мэдээ хүлээн аваад өрөөлөгөө яарсаар орж харагдсныг хэлв. Чөтгөрийг дуртахаар чөтгөр өөрөг хичээр чөтгөрийн луу болон түүний айдас төрөм хүчрэх хүлэг нь төөлийн нухацтай хүн дуур амьсгал дунд талбайд эргэн газардлаа. Жулиус Рагнар эсэлтийн шалгалтын дараа шууд л ийм муу мэдээ дуулгаж байгаадаа хүлцэлөчв. Тэнд байсан ахмад дайчид болон шин цэргүүд бүгд нэгч үлдэлгүй Бленки цайз руу даруй хөдлөх тушаал авлаа. Энэхүү гинтийн мэдэгдэл төв штабаар дүрэн эргэлзээ төгшүүрийг дагуулв. Энэ бүхний ард яг юу болох гэж байгааг гадарлаж байсан ганц хүн нь Тёо байлаа. Бленки цайзд болох Сирус худалдааны холбооны барьцаалагдсан хүмүүсийн хэрэг явдал ийхүү албан ёсоор эхэлж байв. Тэд удахгүй болгоод төрийн эргэлтэнд зориулж луг хөнөөгч домогт сэлэн болох баал мөнгийг гартаа оруулах гэсэн атаа хорсолд тэнгэрийн луу Этромны хорон төлөлгөөг нураахаар одох гэж буйн энэ байлаа. Ийхүү бичлэг маань энэ хүрээд өндөрлөө. Та бүхэн дараагийн бичлэгээ илүү хурдан авч үзхийг хүсвэл лайк болон subscribe дараарай. Ингээд хүндэт үзэж та бүхэн минь өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа.